Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. Танаа одоо энэ паланлаас одоо хэдэн төрлийн сорт байна? Мод 3 төрлийн сорт байна. 3 төрлийн мод. Хэдэн төрлийн ер нь таримл ирсэн байна? Модноос талбайдаа юу? энэ талбайдаа. Талбайдаа манайх 13 төрлийн мод тарьсан байх шүү. Одоо энэ паланлаасыг бий болгоход хэдэн жилийн хөдөлмөр зарцуулчаад байна? 8 жилийн хөтөлмөр зарцуулчаад байна те. 8 жилийн дотор ийм том гоё төгөлтөө болсон. Харин Бас л их хөдөлмөр шүү. би одоо яг энэ системтэй бол хамгийн гол нь яг энэ үржимс хоршоо гэдгийг байгуулад одоо 24 25 дахь жил рүү орчлоо. Энэ нэг модыг ингээд тариад хэдэн жил голцоо ингээд наслдаг юм байна. Өө энэ жимсний мод чи ерөөсөө юу гэсэн штэ 60 жил наслан гэсэн штэ. 60 жил. 60 жил. Ер нь ингээд дундчаар жимсний гарц хэдэн хувиар нэмэгч чинь одоо ингээд ер нь 15 бордо хэрэглээд бид нар гарчааснаас бол нэг 15-20% нэмэгдэж байна. болж шүү дээ. Тий хангалттай. Гэтэ манай энэ баруун хязгаар нутагт бол хот өрөөний байдлаас бол үнэ алсандамд учраас харин нэг дэлгүүртэй болсондоо бид нар бордоо хөнгө үн хямд авдаг боллоо. Тэр нь шаашаалтай. Гүр тэр нь настаа үнэхээр гайхалтай. Бид нар чинь тэрийг чинь танах руу яриад тэгээд Улаанбаатар тэд дэлгүүрт байгаа гэхээр тэндээс нь ингэж аваад тэгээд бид нар чинь юу яаж байгаа шүү дээ. Нааш ингээд тээвэрлээд ирж байгаа. Эндээс энэ хавар бүр бэлээ юм авсантаа бөөн баяр. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн.